Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Аравдугаар хэсэг. Тэгэхээр тэр гоцгор төмөрчин гэсэн аз тэр намайг дагаж ирээд ээж минь оронд тэнд сууж байгаа хэрэг үү гэж асуухад Баярагийн гар зүрх хоёр нь зэрэг чичирч байлаа. Юмны эгзэг таарах гэж хичнээн аюултай зүйл болохыг Баяра анх удаа өөрийн бие дээр мэдэрч амьдралаараа дэнчин тавьж туршиж буйн энэ. Хөөрхий ээж нь амьд ахуй цагтаан Баяраагээ согтуу хөлчөө гуваад ороод ирэхэд нь "Баяраа минь, чи өдийн насанд ингэж явхан уг нь биш дээ. Харуус гэхээр л хамаг ажиллаа хаяж амьдралаа орхиход л гударчих юм. Би байнга чиний тоогоог сахиж гэрийг чинь манаж байхгүй шүү дээ. Нэг л өдөр би унаад өгнө. Тэгэхэр чи энэ умгар гэртээ ганцаараа гал хөсчгөө үлдэнэ. Цус нэгтэй гэж нэг их цээжин дэлдэж бахархаж яриад байгаа тэр ах дүүс чинь намайг гээхгүй байхад чамайг бол нэг нүдээр энч харахгүй. Надаас хойш чи ёстой л үнсэнд хаясан шалц шиг л хоцрон тоо. Хажуудаа ханигүй. За хантай болъё гэхэд чам шиг юу юучгүй хөсөр хараа иргчин хийн тоож харахвд. Намайг байгаа тэр өөрийгөө гэс нэг ихнэр авбал чамд л хэрэгтэй дээ. Наандаж цаг нартай ажил төрөлд орж хідэн бор юм хураавал чиний ил амаар орж хошног орчин гарна. Би ямар авсантаа аваад орох биш. Олон хавар нэгэндээ гэж. Нэг л өдөр нийлж ууж идээд байгаа тэр сайхан найзууд нэртэй аригчид чинь чамайг хөнтөрчихвээ. Уух болохоор л их л зүрхийн найз нөхөд болчихно. Босод үед чамайг эргэж тойрч халамжилж байгаа нь хаана вэ? Юмны эгзэг таарах гэж хайхтар юм би. Нэг өдөр нийлж ууж угаад архины халамд чамайг алаад жалганд хайчихвал өөдөрөө гарч орохгүй хөгшин биелээ болж чадахчгүй. Юмны эгзэг таарахыг хэн ч урьдчилж мэдэхгүй. Жижигхэн юмн дээр хэнэггүй тэгэхэд л энэ амьдрал бөхийгөө тунчихна. Сэрэмжтэй бай. Амьдралаа бод гэж байнга шахуу үгэлдэг байсан ч залуу түүнийг нэг удаа ч тоож сонсож байсангүй. Зөнчхөд дэмий донгосч байна гэж бодон биеийн өмөрч буруу харан хэвдэж байснаас хэтрэхгүй. Нэргсэн хойно нь хашгираа үгээгчээр Баяраа ээжигийн үгүй болсны дараа л хэлж асан үгнүүдийг нь эргэн санаж хар толгоогоо шааж байгаа нь энэ байв. Тэр үед өөр хэн нэгэн Баяраад ээжийнхэн үгэнд ор дараа нь чи харамсан шүү гэж хэлсэн ч тэр тоохгүй л байх байсан. Ухаантай хүн хүний алдаан дээр суралцаж тэнэг хүн өөрөө мэдэрч хаширдаг гэж энэ. Баяраа энэ бүгдийг эргэн санахад хоёр өвдөг нь ирэхгүй чичирч сөхрөн унлаа. Хоёр гарынхан алгаар арх уусаар харлаж үрчлээдсэн нүүрэн дарж хэсэг цорхрон уйлав. Харин өөдөөс нь харж суусан түүнийг аргадаж тайвшруулах гэж яарсангүй. Бүр эсрэгээр нь түүнийг илүү их гэмшээсэ ухаараасаа гэсэн харцаар гарч суухажээ. Хэсэг хүлээж сууснаа тэссэнгүй болтой. Ээжийн чинь оронд гэж ээж чинь тэнд сууж байх ёсгүй. Ээж чинь хийсэн сайн мөүлийнхээ үрээр нөгөө ертөнцид байж байгаа байтал чинд уйчаад сүнсийг нь даржилгаж сууснаа мэдэж гин үү? Даанч хинэггүй юм. Том толгойтой. Ээж чинь өөр дугаа бүхнээл чамд сарваж чамайг л гэж хүн болгосон адал чи энд ингээд илий балаа юм хийж амьтын там дунчгаад байж байдаг. Ийм хүүгээ үлдээгээд явсан хүн яаж ч тайван амрах вүлээ дээ. Одоо би тэгэд яах вэ гэж чичирсэн хоолоогоор хэлэхдээ хэртэй цамцныхан ханцуугаар хазартаа нулимсаа нялан ардчв.
Яах юу байх вүлээ? Бүгдийг байр байранд нь оруулж хийсэн үлийнхээ үрийг эдлэнтэй гэв. Энэ үгсээс хийсэн үйлийнхээ үрийг эдлэх гэсэн нь баярагийн додрыг зурлаа. Түүний санаанд хамгийн түрүүнд ээжийнхээ зургийг тэрвэрсээр өндөр барилга дээрээс нисж өгсөн залууг нь төрөх бов. Баяра ирэхгүй нүдэн анилаа. Нэгэнтээ болоод өнгөрсөн зүйлийг буцаа гаргагүй ирэхэнд тэрхэн зуур хувь тавилантайган эвлэрч нэмж хохирч болзошгүй хүмүүсийн төлөө хийсэн зүйлийн аргалуулахаар энд ирснийг санав. Хамаагүй. Буцааж болдог бол буцаая. Ямар ч хамаагүй аргаар энэ бүгдийг эргээд хэвэнд нь оруулъя гэж шийдэмгий хэлэхэд өнөөхөр буцаана гэж байхгүй. Ямар өгсөн хүн амьлах биш. Тэгэхэр боломжгүй гэд ширв татаад хажуу дэш харан суужхан тэр. Баяраа сандарч ягч буцаах гээгүй. Ээж минь дөрөөр ирчгээд сууж байгааг над сэтгэр юмнаас л салмаар байна. Яаж салах вэ? Та надад туслах уу? Гэхэд арай нааштай царай гаргасан эр буцан харж сууснаа. Тэгвэл засал ном юм л хийнтэй. Их хатуу засал хийн. Хэдэн ч өдөр үргэлж илж магад. Харин ахиж ийм юм хийх бүр бодох ч хэрэггүй. Одоо ч сайн хаширсан биз? Тийм ээ. Одоо үнэндээ би айж байна. Ахиж мэдэхгүй зүйлээр оролдохгүй. Сайн байна. За ийм байна нөхөр минь. Чи маргааш над дээр ирэхдээ орж шулгийн газраас авсан бүхнээ авчраарай. Эдээ бодоо энэ төр яах вэ? Хэрэггүй. Юу л та. Би ч өөрөө тогтсон ажилгүй нэг юм уу годомжинд гарсан харигчин хүн баг юм. Тэгэхэр өнөхөл сүндэр бол би гэрээ зараад ирээ. Тэгээд заслаа хийж болох уу? Хэрэггүй. Түүнийг ийн хэлэхэд баяраа ихэд гайхжээ. Зах зээлийн нийгэмд шилжснээс хойш хүн бүр хоногийн хоолныхон төлөө өрсөлдөн тэмцэлдэж тэр замд олон хүн мөн чанараа байдган амнаас ааж алдсан байдаг. Гэтэл өөрийн сайн дураар түүнээс ашигын төлөө ямар нэг зүйл нэгсэнгүй. Үе ядаж тавхтаа идэж загсангүй. Энэ байр байдал нь баяраад чухам сонин. Гэсэн ч энэ хорвоо дээр өөрт нь туслах сэтгэлээр хандаж буй ганцч болдог хүн үлдсэнд тэрээр туйлын их баярлах ажээ. Залуу хүү амьсгаа дээгүр гүйсээр цагдаагийн хэлц дээр ирээд айж сандарснаас нь болж хэл ам нь эвлэж өгсөнгүй. Хэлгүй хүн шиг хээ дэми хашгирч гар гуруугараа гэрдэж заасаар байхыг харсан цагдаа нар хөөхий хэлгүй юм шиг байх юм. Яасан бол доо. Бодвол хідэн аригчтан зодтолдож нүдэлдсэн байгаа да. Тэгэхэд сонсож байсан нэг нь тэгэл үз. Яр шиг тэгжил байдаг юм чинь. Тэгж дууд болгонд нь гүйж оцсаар угаад энэ годлны улаа ахиад залж чана. Наад бол чи нэг алж чадахгүй. Чазах царайсан аимхай юмнууд архины халуунд лаархаа үз. Наад нэг онгинс юм гаргаад явуулчих. Тэгэхэд нөгөө нь хүүг мөрнөөс нь түлхсээр цагдаагийн хилцээс гаргаад хаалгаан хаажхан тэр. Хөөрхий хүү хаалгыг нь балбан хашгирсаар аргаан бараад гинт өөрийнхөө хэл яриаг анзаарч үзвэл түүний хэл татчихсан гэмээр хачин сонин болчихсон байх юм. Үнийг өг бүтэн хэлэх гэж чадсангүй. Хит оролдов дийлсэнгүй. Цагдаа нар ч түүнийг анхаарч сонсоогүй учраас гудамжаар алхах биерхүү ирчүүдийн гар хөлөөс татаж гэрлүүгийн чирэх гээд хид хідэн хүнд өшөгчүүлэн занчуулснаар аргаан бараад гэртэн харив. Хаалгууд нь дэлгээтэй хашааны зүүн хавьд барьсан гэрийн үүдэнд ээж нь өвдгөн тэрч суучгаад жичрэн уйлж явахыг үзээд яаран гүйж очив. Хүүгийн огт харахгүй байгаа янзтай газар ширтсэн чихтэн уйлж бас дуулж байх нь тэр. Хөөрхий солиорчгоч. Гэрийн хаалгаар шагаж чарсангүй. Байр байдал ойлгомжтой. Гэртээ гүн ортол
Халуурч хөвцөн дүүнд байсангүй. Харин дүүгийнх нь орыг нааш татаж хөдлөгсөн байх нь тэр. Хүү хээ дэмий хашгирч байтал хорны цаанаас мэгшин уйлах чимээ хальт сонсогдоод өнгөрчээ. Хүү улмын дээрэн гიშгсээр очиж харвала хөгшин эмийн дүүг нь нөмөрч байсан хүнжилт нь ороогоод орны цаан нуугдан тэрвэрч сууж байх юм. Хүүгийн эсэм мэнд харсан эмийн эрэхтэй гараараа хүүг хүзүүдэн тэрвэрлээ. Баяраа тэр өдөр гэртээ гарахыг хүссэнгүй. Хажуу хаврагны айл нь хөөж тугад байж суухын аргагүйд тэр гудамж хэмжин алхаж явсаар хүний нүднээс далдуур унтаж болохоор газар олжээ. Гадаад улаан тул үүрийн сэрүүнийг л давчих бол унтаад босоход асуудалгүй. Богино сандал дээр адирч хэвдэд тэнгэрийн оддыг ширтэж байгаад нэг мэдсэн унтчихжээ. Шүн зүүдэнд нь сүмийсэн дүрс үзэгдэх хагаад улам ойртон ойрдсаар ирэхэд дүрс тодорч үзэгдэнэ. Баярааха та яаж байгаа юм бэ? Манай дүүнэр намайг одоо болтол санаж хүлээж байгаа штэ гэж нэг их дотн танил дүртэй залуу гониглонгүй хэлэх ажээ.